Авилгатай тэмцэх газрын даргаыг улиран томилох үеэр нэр бүхий улсын хурлын гишүүдийг авилга албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдэг мэдээллийг нийтэд өгч байсан. За тэгвэл тэдний нэг нь улсын хурлын гишүүн Галбаатарх нэрлэгдэж байна. Түүний хувьд 2024 оны сонгуулиар Монгол Ардын намын жигсаалтаар улсын хурлын гишүүн болсон. Сүүлийн үед түүнтэй холбоотой ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төслийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн хамаарал бүхий төрийн бус байгууллагаараа гүйцэтгүүлсэн асуудал нь гэмтэргийн шинжтэй байж болцсошгүй гэдэг хардлагыг намын гишүүд нь дэлгэж байна. Бид нар өнөөдөр Галбаатарх гишүүнтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллага тодорхой хэмжээний үйл ажиллагаа нь явагдаж байгаа юм бэл. Авилгатай тэмцэх газар дээр. Тэнд бол тодорхой хууль хяналтын байгууллагууд бол эрүүгэн байна уу, зөрчлийн байх юм уу, тодорхой хуулийнхын төгөлтүүд бол гарах бах. За авилгатай тэмцэх газрын хараанд байгаа гишүүдийн нэрс дан ганц Галбаатархаар зогсохгүй олон. За тухайлбал Монгол Ардын намын жагсаалтаар сонгогдсон улсын хурлын гишүүн инх төвшиг мөн авилгатай тэмцэх газраас дуудаж байцаалт мэдээлэл авсан гэх мэдээлэл бий. За ямар ч тач авилгатай тэмцэх газрын даргаыг улиран томилж байх үед шалгаж байгаа гишүүдийн асуудал хөндөгдөж байсан юм а. За ямар нэгэн байдлаар шалгаж байгаа 126 гишүүд төр байна уу гэсэн энэ дээр одоо бас энэ хариулах одоо бас боломжгүй байна. Танд би одоо эргээд шүүгээд бас ингэж танилцуулж болох байх. За авилгатай тэмцэх газрыг ажилдаа болгож байгаа цөөнгүй гишүүд парламентын танхимд суусаар байна. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас ойрын хугацаанд зарим гишүүдэд холбогдох хэрэгүүдийг прокурор шилжүүлнэ гэх мэдээлэл байна. За нөгөө талдаа эрх баригч Монгол Ардын намын хувьд ч гэсэн хил ам таталж хэрэг төвөгт холбогдож буй гишүүдтэй хариуцлага тооцож анхаарал хандуулах шаардлага үүсэж байна. Учир нь Монгол Ардын намын батламжгүй хэрнээ жагсаалтаар гишүүн болсныхоо дараа нам дээсэж эргээд намын бодлогоо эсэргүүцсэн элдв хэрэг төвөгт холбогдсон гишүүдтэй холбоотой гомдол шүүмжлэл Монгол Ардын намын баг хурлын үеэрч хүчтэй өрнөсөн байна.